За сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастт бол манай шүдгий дагна Бадмаа ээж маань оролцож байна. Бадмаг маань миссэс гадна бас шүдний эмч гэдэг нь бас ихэнх хүмүүс мэддэг. Тэгээ за сайн уу? Ажил нь сайн уу? Сайн. За юуны өмнөөс таныг урьсанд маш их баярлалаа. Тэгээд яг эхлээд өрхт нь бол айгүйх баярлсан. Тэгээд одоо ингэж ярилцаа суух гэж байгаад бас айгүй их баяртай. Тэгээд сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргэе. Миний ажил бол гялцаа л байна. За маш чамаг харж байгаа бүр яаж энэ олон ажлыг амжуулд юм бэ гэл нэг кинонд тоглох юм. Нэг одоо шинэ уран бүтээл хийж гин гэл явж яах юм. Тэнгүүдээ дээрээс нь шүдээ үзэж яах юм. Ингээ бүр яа тэгэл мами бас бай. Яаж амжилж гин. Хамгийн түрүүнд ээжтэйгээ байдаг болохоор ээж манаас айгүйх төгшөг болдог. Тэгээ хүүхдүүд тал дээр бол тэгээд ялангуяа охин маань бол яг эмээгийн охин гэдэг. Тийм ээж байгаа учраас бас яг өөрийнхөө дуртай ямиг залуу насндаа хийгээд ээж манай их намайг дэмждэг. Тэгэхээр ингээд өөрийнхөө хоббигч тэр өөрийнхөө ажлыгч тэр салгардуулахгүйгээр ингээд амжуулаад явж чаддаг. Ямар мундаг юм бэ? Ээж нь бас эмчтэй. Тийм ээж нь бас эмчтэй. Бас охтын мөрөөдлийг бас аюу сайн дэмжиж гин. Дээрэс нь боломжийг ашиглаад бараг ээжтэй баярлаа гэж хэлэх юм шүү. За манай ээжийн эмээ бас ээж маань бас яг ээжиг маань адилхан намайг амьд байгаа дээр ингээ үзэх газраа, хүрэх газраа хүрээ гэж хэлдэг гэсэн. Тэгээд ээжээсээ сурсан сургаалаар бас охиныгоо ингээд яг хүсэл мөрөөдлөөр нь амьдруулж байгаа гэж хэлж байна. Тэгээд таны хэлснээрээс ээжтэй маш их баярлалаа. Одоо ер нь бол аль мэрэгжил талруугаа илүү найруулж байна анагаахта шүдэндээ. Сог тал руугаа нэрсэж байгаа. Яг одоо Hollywood Smile, бүрээс aesthetic dentist болж байгаа. Чамд бол тэр аягүй гоё захна. Тийм нөгөө яг жоохон бахаас ахуулаад нөгөө одоо яг өсвөр насныхаа үед би нөгөө мисд ороод яг 15 настай мисс Монголиад ороод төрүүлжсэн. Тэгээ яг өсвөр насны хүүхдийн хувьд хүмүүс намайг аягүй шүдээр гочлдог гэсэн байхгүй. Би нөгөө жижигхэн шүдтэй тэгээ буулаараа нээдэг гам смайл. Тэгээд тиймгүүд хүмүүстэй буулаараа нээсэн муухай шүдтэй битэн инээжээ гэл ингээ яг өсвөр насны хүүхдийн хувьд тэр надад амар хүнд тусаад тэгээ яг нэг жилийн турш би ингээ хүний өөдөөс харж чадах болсон байхгүй. Тэгээ ингээ инээж чадахгүй ингээ хүнтэй юм ярихлаар ингээ доошоо харж ярьдаг ч юм уу яг нөгөө тэгээд ингээд өөрийгөө амар их нийгмээс тусгаарлаад ингээд жахтаа яг за ямар сургуульд орох уу гэж ээжтэй ярилцаж байхдаа гинт би шүдний эмч болно. Яг эмч болно гэдгээ бүр жоохноосоо мэддэг байсан. Гэтэ юуны эмчээ сонгоогүй. Тэгэл би шүдний эмч болно. Би ингээд өөрөө хүмүүсийн өөдөөс гоё инээдэг болно гэл. Тэгэл яг тэр хүмүүсийн амар бүлийн надад амар нөлөөлсөн баха өнөөдрийн эмч болоход байна. Нөгөө нэг асуудлаа давуу тал болгосон шүү дээ. Тийм. Тэгэл яг надтай адилхан зөндөө хүмүүс байгаа. Яг ингээл хүний өдөөс шүднээсээ олж инээж чадахгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүст гоё нэмсэглэл гоо сайхан бэлэглэнэ гэх. Зөв. Манай нөгөө подкастын зорилго маань цорол тэг гэсэн. Тэгэнгүүт айл болох шүдний цоролыг багасгах зорилготой. Тэгэхээр одоо чи шүдний цоорлын талаар яг юу гэж бодож байна? Монгол улсад хэрэг байна? Эндээс юу гэж бодож байна тийм? Монгол улсад бол бүр яг тахлын хэмжээтэй байгаа. Бүр үнэхээр аимшигтай. Яг одоо сүүлийн би сан байгуулад 21 онд өөрөө сан байгуулсан. Тэрнээс өмнө нөгөө Солонгосын нээлттэй эмч нарын нийгэм тийм Монгол дахь төлөөлөгч гэж явдаг гэсэн. Тэгээд Солонгосын эмч нартай хөдөө орон нутгуудаар аягүйх яваад тэгээд тэр үдсэн хүмүүсийн датаг би цуглуулцдаг гэсэн баггүй. Тэгээд тэрнийхэн дата сая 21 оноос үдсэн хөдөө орон нутгаар явсан датануудаа цуглуулж агаад судалгаа хийгээд үзсэн чинь хүүхдийн шүдний өвчлөл 96.6-тай. Би бүр за ядчил нэг 70 орчим хувьтай л байх болов гэсэн чинь бүр 96.6%-тай. Тэгээ би бүр ингээд юун корона тэгээ бүр юун ийм амир өвчлөлүүд хамгийн амир тахалж ингээд чимээгүй явж юм. Дээрэс нь хүмүүс шүдний цоорл гэхлээр эмчлүүлэл болно шүү гэдэг ийм ойлголттой байдаг болохоор энэ айгүй буруу. Тэгээд одоо яг хүүхдүүдийн хувьд яагаад тийм их цооролтой байна гэхлээр эцэг эхчүүд боловсрал байхгүй. Одоо яг Монголын хэмжээнд бид нэр одоо 1000 ингээл эмчтэр очиод зөвлөгөө авдаг ч гэсэн нэг бид нар ч гэсэн одоо өөр одоо хүүхд маань өвдөхөд ингээл гуглддаг шүү дээ. Facebook руу ороод юу ч гэсэн харчих.
За ингээ Facebook руу орохлоор шүдний талаар олигтой мэдээлэл байдаггүй. Яг нөгөө Google Translate-аар орчуулагдсан нэг юм үг хэлэхдээ юм нэг хэдэн мэдээллүүд байдаг. Тэрийг нь бүх сайтууд кофед бол буруу зөвийн ч засахгүйгээр тэр чигээр ингээл цацсан байдаг. Тэгээ яг юм тодорхой мэдээлэлд хүүхдэд зориулсан контентууд байдаг учраас яг боловсрал тал дээр айгүй муу учраас өнөөдрийн яг энэ хүүхдийн шүдний цоврол, хүмүүсийн шүдний цоврол маш их байгаа ах гэж миний хувьд боддог. Одоо шүдний цовролыг бууруулахын тулд чинийхээ залуу хүний сэтгэлгээгээр яг юу хийвэл боломжтой юм гэж харж байна? Одоо бидний үе бас харьцангуй аврагдах боломжтой. Бидний аав ээжүүд бол нэгэнтээ өнгөрсөн тэр хүмүүсийг бол тэр чигээр нь хаях хэрэгтэй. Яа тэгэхээр ихэнх нь нөгөө нэг 3 дахь шүдтэй болцгойсон. Тэнгүүд бидний аав ээжүүд бол бүр үнэхээр супер байсан байхгүй. Яг шүдний үед нөгөө нэг манай багш лекц орж явахдаа ярьжсэн. Дээр үед ингээд Монгол хүмүүсийн шүдийг судлах гэж Японоос ингээ оюутнууд профессорууд яагаад ийм гоё шүдтэй гэдгийг судлах гэж ирдэг гэсэн бол одоо Японд байхгүй, дэлхийд байхгүй амны үндийн өвчлөлүүдийг судлах гэж Монголд ирдэг болсон. Хэдхэн жилийн дотор гэх тэнгүүд тэр нөгөө супер шүдтэй хүмүүс нь бидний эмээ өвөгийн үеийнхэн байгаа байхгүй. Тэнгүүд бидний ээж аав үе бол ингээд бүр бодоолцсон. Бидний үеийн хувьд бол яг боловсрлоо мэдээд яг яагаад муу байгаа, яагаад шүд цоорох гэдэг нь яагаад эрүүл мэндэд тийм айхтар нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг ойлгочих юм бол засал авах боломжтой, эрүүлжих боломжтой. Дээрэс нь бидний үеэс шалтгаалаад бидний нөгөө ирээдүй болсон 20 жилийн дараа бидний үйл хэргийг гүйцэлдүүлээд явах хүүхдүүд маань эрүүл болох боломжтой. Тэгэхээр бол цоорлыг багасгахын тулд боловсролыг л нэмэх хэрэгтэй. Одоо яг залуучууд юу үзэж ийн гэхээр TikTok, тэгээл Instagram, Facebook гэхвчлэн ингээл сошиал платформыг ингээл бүгдээрээ үзэж байгаа. Тэгэхээр яг үзэж байгаа юмар нь дамжуулаад хүргэх боломжтой бүх платформоор л яг боловсролыг олгох хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо энэ подкаст бол тодорхой хэмжээний хүмүүс сонсоод байгаа тийм. Яг бүх хүмүүс бол сонсохгүй. TikTok ер нь миний ойлгож байгаагаар хүмүүс залуучуудын хувьд нэг юм минут хүрэхгүй секундын бичлэгийг л үздэг болсон. Тэрнээс уртаахлаар ингээд залхуу нүрдэг тийм болсон байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүмүүст зориулж тийм л юм хийх хэрэгтэй байхгүй. 30 секунд, 40 секундын дотор бид нар ямар мэдээлэл өгч болох юм. Тэрийгэл яг ингээд тэр хүмүүст зориулаад ингээд аажмаар өгөөд тахлаар ойлгомжтой болно гэж боддог. Тэгэхээр бол миний хувьд бол боловсрол өгөх нь л хамгийн чухал ах. Яг өнөө маргааштай бол бид нар одоо Монголын бүх шүдний эмчнэр нийлээд бүх хүмүүсийг эрүүлжүүлэхээ гэхэд боловсралгүй бол дахиад жилийн дараанаас цоорл үүсэл эхэлнэ. Тэгэхээр бол яг яагаад цоороод байгаа гэдэг утга учирыг ойлголцоход бол массаараа эрүүлчих боломжтой л гэж боддог. Шүдний цоорл маань тэгээд их том асуудлуудыг авчрах уу? Чи юу гэж бодож байна? Маш том асуудлуудыг бүр аимшигтай асуудлуудыг. Тэгэхээр би одоо лекцэн дээр ингэдэг байхгүй. Хэрвээ та хүүхдийнхаа шүдийг өдөрт 2 юм уу 3 удаа угаахаас залхуурж байгаа бол хүүхдийнхаа ирээдүйд аягүй том бэлэг бэлдэж байна. Та бол ингээ хүүхдтэй зориулж бэлэг бэлдэж байна. За тэр нь юу вэ гэхээр магадгүй 20 жилийн дараа таны хүүхэд ямар сургуульд орох уу, ямар ажил хийх үү гэж бодохын оронд эмнэлэгт очирлоо. За тэгэж эмнэлэгт очирлохдоо та хүүхдээ насаараа диализын аппаратанд ингээд очирлоорой. Одоо тархины цус харуулт үүсээрээ, зүрхний шигдээсээр өвчлөөрэй. За дээрэс нь ходоод, нойр булчирхай, за ингээд нөхөрч хүн эрхтнүүд, уушиг, цагаан олоо гэдэг эдгээр өвчтнүүдийн хорт авдраар ингээд өвчлөөрэй гэдэг энэ бэлгүүдийг та одооноос ингээд хүүхдтэй барилгын ингээд хундаам цутгах шиг цутгаж өгч гинэ. Яагаад тэгэхээр амны үндэд байгаа бүх бактериуд чи эдгээр өвчлөлийн их усүр суурн болж өгд юм аа гэл тэгэхээр хүмүүс ингээд амар цочирддаг байхгүй юу? Яагаад яг үнэндээ цоорл гэдэг зүйл маань шүд гэдэг зүйл маань бидний биеинд дагуулагдж байгаа одоо эрүүл мэндийн байдлын тойл гэж болно. Шүд амны хүндий хэр байгаас шалтгаалаад. За үнэхээр амны хүндий шүд цоорлохгүй, бойлны өрөвсөлгүй байгаад амнаас эвгүй өнөртэй байвал шүднэмж дараагийн шатлалуу тэр хүнийг за та явж үзүүлээ гэж зөвлөх үүрэгтэй. За тэгэхгүй одоо ингээд амны үндийн өвчлөлтөй байгалах юм бол төдий чинээ бие эрэхтэн ч гэсэн адилхан өвчлөлтөй л байгаа гэсэн. Ингээд шүдний цоорлыг хүмүүс цоорол за эмнэлэгт очиод 100 сая төгрөг төлөөд ломдуулаа болоо гэж ойлгодог бол
тэр цаашлаад ямар үр дагавартай гэдгийг өртөөс ойлгохгүй. Тэгэхээр бол яг боловсрал гэдэг л юм аягүй чухал байгаа. Тэгээ шүдэг ламбцнаараа биднес нөхөн сэргээх одоо 100% анатомийн хувьд нөхөн сэргээх боломжтой. 100% бол боломжгүй. Яагаад ч гадны бие дээр одоо шүд цоороо тодорхой цогцсныхаа буюу бидний одоо инээхэд харагдаж байгаа цагаан хэсгийг бол цогцгээд байгаа шүү дээ. Цогцсны тодорхой хэмжээ алдагдал үүсээд цоорл маань үүсээд байгаа. За тэрийг цэвэрлэж аваад ингэхэд бол за тухайн одоо цогц шүдний за 4-1 ч юм уу 3-1 ч юм уу ингээд өрөмдөгдөөд цэвэрлэгдэж дуусна. Тэрэн дээр бид нэр гадны биет буюу хумзар материал шаазангийн орцтой ч юм уу юм хумзар материалаар ломп хийж дүүргэж байгаа. Энэ нь бол яг анатомийн бүтцийг бол 100% яагаад ч дүүргэж чадахгүй гэсэн. Тэгэхээр бол тодорхой хэмжээгээр та шүднийхаа бүрэн бүтэн байдлыг насан туршдаа алдаж байна. За одоо ийм эмнэлзэн салбар дээр бол яг идэвхтэйгээр ажиллаж байгаа болохоор яг үйлчлүүлэгчтэй тулж байгаа асуудлууд дээр яг байна шүү дээ чи. Тэгэхээр үйлчлүүлэгч Монголын үйлчлүүлэгчдийн талаарх чиний сэтгэл. За ингэдэн хүмүүс дийлэнх нь одоо ингээл шүд үзүүлнэ. Тэгээ за ийм шүд цаавралтай ингэсэн байна гэх юм. Би одоо өдөрт би ингээд өглөө угаадаг, өдөр ажил дээрээ шүдээ угаадаг, орой гэртээ очиод ингээд айгуу сайн угаадаг. Тэгээ би угаасаа муу шүдтэй юм шиг байна гэл орж ирдэг. Угаасаа муу шүд гэж байдгүй. Байхгүй. Хитэж тийм байхгүй. Тэгээ би угаасаа муу шүдтэй юм шиг байна гэхэнгүүтээ аав ээж рүүгээ удам судралуугаа тэр муугаа чихдэг байхгүй юу. Манай аав угаасаа муу шүдтэй, манай ээж угаасаа муу шүдтэй. Би тэрийг дөөрөөцөн. Яг үнэндээ тэр хүн оос хойц хоёр л хэрэглээд байгаа байхгүй юу. Оос хойц хоёр хэрэгжилж байгаа бол яг та шүдээ угаахгүйсэн ч болно гэж биелдэг байхгүй юу. Яагаад тэгэхээр амны үндий дотор ч ганцхан шүд байхгүй. Хил байна, тагнаа байна, буйл байна, завж байна. Эдгээр хэсгийг та угаахгүй бол 1000 зөвхөн шүдээ угаагаад гардаг. Тэгэл нэг хэдэн минутын дараа цагийн дараа ч юм уу нөгөө завж тагнаа буйл хилэн дээр байгаа бактериуд буцаал бүчээд авчна. Ингээ хэлэхээр нэрээ тийм байж тэгээд тэмүүд яг бараг 190% нь яг тийм кейсд орж ирдэг байхгүй. Тэгээ оосоос өөр юу хэрэглэх вэ гэхээр хэрэглэхгүй. За тэгвэл та ядаж шүдний утас хэрэглэх үү гэхээр яг ч зориултынх нь хэрэглэдэг юм аа нөө зүгээр юм ойдлын утас муц чихчлүүр эднэрээр явчихдаг. Тэгэл бүүн ингээл буйлны өрөвсөлтөө хүмүүс орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөө зориултын юмыг зориултаар нь хэрэглэхгүй энэ юутай холбоотой гэхээр нөгөө нэг боловсралтай холбоотой. Одоо ингээд биднес үйлчлүүлэгчтэй ингээд бүх юмыг ингээд аль болох заагаал явдаг. Тэгэнгүүтээ нөгөө хүн маань хэрэгжүүлэхдээ жоохон муу байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр биднес яг эмчийн хувьд биднес юу хийвэл тэр хүнийг хэрэгжилтэн тал дээр нь туслах боломжтой вэ? Дээрэс нь бас нөгөө нэг шүдний өнгөрийг бас тэр хүн бас дутуу ойлгоод байгаа юм л та тий. Тэнгүүтээ яг Монгол улсад яг эмнэлэг юу дэлгүүртээ яг зөв зохистой шүдний сойж зарагдаж байна уу чиний хаа? Маш ховор. Бараг хэцүүтэй. Би одоо яг ингэдэг байхгүй юу? Хүмүүс ингээл ямар оогоор ямар сайзаар шүдээ угааж ийн гэл тэгэхээр тэр гэл хэлдэг. Тэнгүүт наа чин ч бараг тоогоо угаадаг юм да. Монголд яг одоо хүний шүд угаах тал дээр одоо нөгөө нэг яг хэмжээ жижиг бэжиж шүдний завсрыг аягүй сайн цэвэрлдэг гэдгийг ер нь бол би нөгөө хүмүүст аягүй хэлдэг. Тэгтээ яг ингээд надаас сонсоод гарна. Ер нь ингээд шүдийн би эмчилж байхдаа амар их ярьдаг байхгүй юу? Манай сувлагч бүр таастай амар их ярих юм аа. Тэр хүн яг надаар эмчлүүлж авах хугацаанд нэг жоохон ч ихсэн ойлголцтой болоод гараасаа гэд өгсөндөө за ингээд сойзоор ингээд тэгэхээр чи ингэдэг байхгүй юу? Ямар ч гэсэн ингээд тайлбарлаад өгөө гаргадаг. Тэнгүүд хэрэгжилж байгаа юмнууд нь бүгдээрээ буруу байгаад байдаг. Зөв юм авч хэрэглэхгүй. Одоо жишээ нь буйлны амар өрөвсөлтөө байлаа гэхэд амар ширүүн сойзоор угаагаал гэдэг. Тэгэл эсвэл ингээл айгүй хөнгөр тогтдог юм байж ингээл хитрхи зөөлөн сойзоор угаагаад байдаг ч юм уу. Ингээд яг юм нөө зөв юмаа хэрэгжилж чадахгүй байгаа болохоор тэр нөө өнгөрөөч гэсэн тэр буйлаач гэсэн тэр өрөвсүүлээд ингээд байгаа байхгүй. Тэгээд аль болох л өөрт нь хэрэгтэй зөвлөмжүүдийг өгвөл гаргахыг хичээе. Яаж ингээд шүднийхэн салбартаа ажиллангаа бас ийм гоёороо байгаад байна.
Тэг нууцтай хэлээ. Оо ажил дээр байхад бараг хүмүүс таньдаг шүү дээ. Энэ чаваад Тэгээ миний зургийг барьж надаас ирж энэ юм чинь байгаа мó гэж асуусан. Яг нөгөө шүдний юмч чи өөрөө бас яг ингээд өглөө очиод яг цаг наргүй яг цагийнхаа хүмүүсийг үзэл ингээл явж байгаа болохоор ер нь бол тэгэл өглөө яг босдон чигээрээ очиод хүмүүсээ нэг үзэж дуусаал нэг ухаан ордог тийм. Тэгэхээр нэг би өөртөө тэгж нэг амар ингээл бусад эмэгтэйчүүд ингээл амар анхаарал өөрийгөө хайрлаад яг үндэ бол чаддгүй. Гэхдээ ажилдаа дуртай. Нэг хүмүүс ингээл энэ чинь ийм байсан юм уу гэж хэлэхээс айдгүй. Угаасаа л би хүн юм чинь царай алтна, царайлаг байж болно. Тэгэхээр нэг тэрэнд нэг амар ачаал бүгдлэгдэг шүү дээ. Нэг шүдний дагин болтлоо уулна амар гоё ингээд. Гэхдээ айгүй хөөрхөн манай Батма дээр ирж байгаа хүмүүсийн нэг шүдний өвтгө олчдаг гэсэн. Яаж ингэж хүмүүсийн шүдний өвтгө олчихно гэж харж байна. Ярилцсан юм болов. Яг одоо нөгөө би ч юм бол яг хүүхд юмч биш байхгүй юу? Хүмүүс намайг хүүхд юмч гэж ойлгоод байдаг. Гэхдээ нөгөө хүүхдийн арга ивийг би амарсан олдсон юм шиг байгаа. Тэгээд тэрнтэйгээ адилхан том хүмүүсийн ч арга ивийг амарсан олдог. Тэгэл насаараа амар айцтайсан би өөртөө шүдний имлэг орохоос айдаг гэдэг хүмүүс үзүүл тусаал ийм байсан юм уу? Нэр одоо өөрөөс чинь салахгүй гэдэг байхгүй. Тэгэхээр яг ярилцахлах ярианы ур чадвар юм болоо гэхгүй. Яг одоо нөгөө хийх гэж байгаа юм аа. За одоо би ингэх гэж шүү гэж тайлбарлаад ингэх тусам нөгөө хүмүүсийн итгэл төртэй юм шиг байна. Одоо ингээд яг хитүүлээ төсөөлөд бодглохлоор ингээд таныг жишээ нэг өрөөнд тань хэний ч мэдгүй өрөөнд оруулаад нүүрэн дээр чинь нэг хоёр хүн суужаал төмөр багаж тачигнуулаад ингээд нүүрлүү чинь чичлээл дайраад ингээд юу ч дуурахгүй бол үгүй хэний ч айдас сүр шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэж төсөөлөл ингээл хийх гэж байгаа бүх юмаа тайлбарлаж өгөөд ингээл хүмүүс хүүхдүүд нэг айцгүй байдаг баг. Тэгэл өвчин гайгүй байдаг. Зөв. Манай Бадмач маш сан ажилладаг тийм олон нийтийн ажил руу бас нэлээд чиглэж ажилладаг. За тэр сангийнхаа талаар жоохон ярьж өгөөч. Ямар зорилготой юу хийхийг зорж байгаа юм? Манай сангийн нэр болохоор амар том нэртэй. Манай энд тэгдэг байхгүй аюу том зорилго тавьж ийж тэр зорилгынхаа ядаж талт нь үрд юм аа. Тэгээ манай сан болохоор шүдний эрүүл мэнд болон боловсрол олгох үндэсний сан гэдэг нэртэй. Тэгээд 2021 онд анх найзуудтайгаа нийлээд үүсгэн байгуулж исэн. Тэгээд одоо яг 24 оны байдлаар 45 орчим гишүүнтэй. Тэр олон гишүүнтэй юм байна тийм. Манайхаас л анх бол зөвхөн ингээд шүдний эмч нарын баг байсан. Анх дөнгөж үүсгэн байгуулахдаа 7 хүнтэй байсан. Тэгээд дан шүдний эмч нар байж аваад хөдөө орон нутгаар яваад ирэхээр нөгөө яг эмнэлэггүй газруудаар яваад очисон чинь яг нөгөө өөр бусад эмч нарын шаардлага айгүй их байсан. Тэгээд хамгийн анх хүүхдийн эмч манай санд өөрөө нэгдэж ороод тэрний дараа чих амар олон эмч, тэгээд хүүхдийн сэтгцэн эмч, мэдрэлийн эмч, тэгээд 103 эмч, харшил, арьс салстын эмч гэдэг ингээд ер нь бол нэг ёсны явдаг эмнэлэг л байгаа гэдэг одоохон тийм бүх төрлийн эмч нар байгаа. Тэгээд айгүй олон гишүүнтэй. Тэгээд сайн дурын гишүүд бол саяны тоонд оруулаагүй. Яг үндсэн гишүүд нь бол 43 гишүүн байна. Би өөрөө бас сайн ажилладаг л да. Тэгэнгүүт чинь нөгөө нэг сандаа тулгардаг асуудал нь одоо санхүүжилтийн асуудал гэдэг. Санхүүжилтээ яаж хийдэж байна? Санхүүжилтээ бас айгүй гашуун туршлагатай. Хамгийн анх нөгөө нэг Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумд 1-р төслөө хэрэгжүүлжсэн байхгүй. Гэхдээ бид нөгөө засаг дарга нь бид нартай өөрсдөө холбогдоод тэгээд засаг дараагаас нь санхүүжилтээ авцсан чинь ингээд та нар хүүхдийнхаа тоогоор мөнгө авчиад хүүхдийнхаа тоог гүйцээж үзмүзгээ. Тэнгүүт яг тэр үед нь яг юм нөхөн сонгуул болж таарад бид нарыг юм сонгуулийн ажилтай холбоод тэгээ би тэмцээ гомдож уйлаа. Их юм болсон. Тэгээд ер нь бол энэс цаашаа яг очиж байгаа газраас бид нэр 100 төгрөг авах хэрэггүй юм байна. Яг одоо залуучууд нийлээд сайн үйлс гэдэг зүйлийг яаж хийдгийг ингээд харуулнаа гэдэг бүр ингээд өөртөө зорилго тавиад тэнгүүтээ сангийнхаа дүрмд бүр ингээд зарчим оруулаад тэрэнд нь ямарваа нэгэн намын харьяа биш гишүүний нэр дор хүмүүсийн нэр дор явахгүй гэдэг юм бүнцэн зарчим оруулаад ингээд тэрнээс хойш яг тэрийгэ баримталж ажиллаж байгаа. Гол нь бол залуу эмчнэр нэгдэж одоо сайн үйлс гэдэг зүйлийг яаж хийх юм бэ гэдгийг харуулах зорилготой. Үнэнчээр яаж байх уу? Тэгээд
би өөрөө эмч нартай тавьдаг шаардлага нь би тэр хүүхдийг үзэж байгаад босоход дараагийн эмч ирээд суухад миний хийжсэн эмчилгээг яг үргэлжлүүлээд байна гэхэлэр яг нэг зарчмаар нэг одоо нөгөө стандартаар ажилладаг гэсэн. Тэгээд гişүү нөгөө нэмэгдэж орж байгаа гişүүдийгээ заавалчгүй ингээд манай стандарт ингэж ажилладаг ийм нөгөө юу хэрэгэлдэг материалууд хэрэгэлдэг гэдгийг эхлээд сургалт ороод тэгээд ингээд ерөөхдөө илсүүлж авдаг тийм тэгэнгүүт манайх нөгөө нэг recall системтэй байхгүй нэг оцсон газараа заавалчгүй эргэж очдог. За тэгэнгүүт эхний 3 төслийн газартаа эргээд очсон байгаа. Тэгээд эхний цэнхэр мандал сум дээр очиход 37.5%-аар бид нөгөө шүдний хүчлэлийг бууруулж ирсэн. Тэгээд дараа жил нь очиход шүдний хүчлэл бүр эрс багассан гэсэн. Тэгээ өмнөх жилийнхэн тавьсан лом бид нарыг шалгаад ерөөхдөө маш дайггүй айгуу сайн үр дүн гарсан тийм. Тэгээд санхүүжилтийн хувьд болохоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд сайн дурын үсэд оролцох сонирхолтой байгууллагуудтай хамтардаг. Тэгээ анх бол ингээл төслөө барайл энэ тентхийн байгууллагууд руу ороод би юм хийж байгаа маа гэл нөө гуйгаал явдаг гэсэн. Тэгээ одоо болохоор ингээ хүмүүс ерөөхдөө байгууллагууд мэддэг болсон болохоор ингээ танаа дараагийн төсөл хийзээ вэ гэж асууж агаад санхүүжилдэг болсон. Тэгээд бараг санхүүжүүлэх гэж байгаа байгууллага бид нэр сонгодог болсон. Оо мандаг хэвчтэй сайн байна. Сайн байна. Тэгээ яа тэгэхээр нөгөө нэг зарим байгууллагууд нөгөө бас юм гişүний харьяатай, намын харьяатай тийм байгууллагууд байгаад байсан. Надад бас яг ийм тохиолдсон байхгүй юу? Манай багш чинь өөрөө 92 оноос хойш Монголд ирсэн хүн байхгүй юу? Япон багш маань. Тэгэхээр ч одоо бүр 32 жил үү? Жил болгон. Тэгвэл жил болгоны 8 сарын 11-нд бол яг энэ бол Монгол улсад байдаггүй. Тэгээд ингээд нэг групп нэг 20 тэр нөгөө группийн тоон нааш цаашаа болоод байдаг болохоос ингээд хүмүүсийг ингээд авчирдаг юм баггүй юу? Манай Япон багш. Тэр нөгөө Японууд ч өөрснөө амар нөгөө нэг юм тууштай штэ, айгүй тууштай хүмүүс штэ. Тэнгүүд чинь яг би нэг Монголоос Японоос ирээд анхны нэг за яг байршлын нэр хэлээд яг нь бас яг тийм нэг улс төрийн агуулгатай юмд ингээд манай Япон багш нар өртөөд би мэдхгүй бас өртөөд тэгээ нэг Япон яг ингээ жинхнээс ууралчихсан. Уурлах ч яг бас гомдох те. Амар гомдох. Нөгөө нэг 20 хэдэн жилийн турш ингээд өөрөө сайн дураар ирсэн чинь гинт ингээд нэг хүн ингээд авангуудаа баг ингээд би энэ хүмүүсийг ингээ өөрөө авчирлаа гэл ингээд зарлал марлал ануусмент ингээ гаргаад Япон өөрийгөө бас ихэр аргийн юм дээр бас ингээ шууд ил гарахгүй ш. Тэгэхэд бол бүр эрс тэгчихсэн аахгүй тийм. Би бол тэгэл тухайд нь ингээл нэг яг багшигаа аюу ойлгож байгаа байхгүй нэг 4 жил хамт сурцсан багштайгаа сурцсан. Тэгээ нөгөө дотоод хүнийхэн сэтгэлийг ойлгож байгаа. Тийм. Яг тийм бас болдгийг. Харин тийм амар гомдд юм билээ бүр. Яагаад энэ бүх манай багийнхаа ингээл бүхэлдээ 2 өдрийнхээ ажлаас чөлөө аваад 2 өдөр тэнцээ очиж хүүхэд өглөөнөөс орой үзэхгүйгээр бас мөнгө олоод ирж болох хүмүүс шүү дээ. Тэгэхгүй ингээ орлогоо хаагаад ингээ дэмжээ ирээд сайн дураараа ингэж яхад ингээ өөдөөс нам яриад хүүхдийн юу мөнгө яриад ингээл бүр би бүр ингээ гомдоод яг 2 дахь өдөр нэгсэн яг бараг дуусчихсан гэсэн чинь үзлэгээ зогсоо гэд дахид хүүхэд үзэхгүй та нар ийм хандлагатай бол бид нар ч гэсэн ингэж та нар сэтгэлээ гаргах ямар ч хэрэг алга гэ би тэрүүгээр ч ойлаа кино шиг болсон. Би өөрөө энэ сангаа яг 10 жил мөрөөдөөд тэгээд 11 оноос хойш нөгөө Солонгосын нээлттэй эмч нарын төлөөлөгч болоод тэгээд ингээ хамт явж байхдаа дөнгөж нэгдүгээр курс хийсэн байхгүй. Тэгээ явж байхдаа би бүр өөрөө ийм сантай болох юмсан гэж боддог байжгаад 10 жилийн дараа яг 21 онд мөрөөдлөө биелүүлээд ингээ сантай болсон. Тэг сантаа болоод эрэг сэтгэлөө зөндөөсөн ч гэсэн тэрийгээ дагаа сүргүүд ч гэсэн байсан. Гэхдээ би ингэж одоо сошиалаар өөрийнхөө сошиалаар ингээд би юм сантаа боллоо гэж явах болгондоо за ийшээ бид нэр зорж чинь тэдэн хүүхэд ирүүлжүүллээ. Тэдэн хүүхэд тийм багт ингэж явлаа гэж айгүйх мэдээлэл цацдаг. Тэнгүүд зарим нэг хүмүүс бол ингэж жоохон өөрийгөө хитэ үеиглэлөө ч юм уу тэгэх хандлагатай байдаг. Гэхдээ миний хувьд бол эсэргээрээ би ганцхан ингээд сангаараа ингээл бүх орон нутгаар яваад бүгдийг нэрүүлжүүлж чадахгүй амжихгүй тийм амжихгүй миний нас ч хүрэхгүй санхүүч бас санхүүч хүрэхгүй тийм тэгэхээр бадам цэцэг гэдэг юм эмэгтэй
ингээд сан байгуулад хөдөө орон нутгаар яваа хүүхдүүдийг ирүүлжээд болоод байна. Тэгэхээр магадгүй одоо надаас дээр төгсөлтийнхэн, доор төгсөлтийнхэн ч гэсэн нэрээ энэ ингээ яваад байгаа юм чинь би яагаад явж болдгүй юм гэдэг ийм одоо юу аваасаа гэдэг үүднээс ингээд хүмүүст ингээд зарлах аягүй дуртай. Та ч гэсэн чаднаа ингээд хэдүүлээ олон эмчнэр байж иж Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг ч бага хэвээ хуваар нь чамаагүй ирүүлжүүлье гэдэг нэг юм уриалгыг хүргээд тэрнээс бол би манай санал тийш очино. Манай саналд ингээд ирүүлжүүлнэ гэсэн юм байхгүй. Тэгэхээр шүдний эмч нар чинь жил болго айгүй цөөхөн эмчнэр төгсдөг. Гэхдээ ажил хийж байгаа нь бүр цөөхөн байдаг. Тэгэхээр шүдний эмч нар маань гоё амин ихтэй байгаасаа гэж хүснэ. Тэгээд ингээ бөөнөрөө ажил дээрээ ингээл тус тустай ажиллаа хийн. Бөөгнөрөө нэгдээд ингээд бас ингээ сайн үлсийнхаа анги хийчдэг. Тийм байл бас гоё ах гэж боддог. Тэгээд ганцхан би ингээл зарлаад идэг ч гэсэн зарлахгүй хийж байгаа маш олон эмчнэр байдаг. Тэгэхээр бол тэр эмчнэр маань ч гэсэн өөрсдийгөө гаргаж ирээд тэгээд ингээд гоё бөөнөрөө нэгдээд Монгол улсынхаа ирээдүйн болсон хүүхдүүдийг энэ чинь одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүдний өвчлөл 25%-аас дээш болоход онц аюултай түвшинд хүрлэе гэж үздэг. Гэтэл Монголын хэмжээнд бүр юу 25-90-ээс дээш гарсан байгаа тохиолдолд бол бүр ингээд улс орны одоо нөгөө аюулгүй байдалд ингээд занал хийлж байна гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр 20 жилийн дараа энэ улс орныг хөгжүүлээд явах хүүхдүүд бүгдээрээ эмнэлэгт очрлохоор болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бол олон эмчнэр, олон ийм сан, олон сайхан сэтгэлтэй хүмүүс байж иж хүүхдүүдэд ирүүлжүүлнэ. Монгол улсаа аварнаа. За манай Бадмаа эмч маань тийм одоо хоёулаа яг шүдний эмчнэр л та тий. Тэгтээ нөгөө нэг шүд угаалтын талаар айгүй бяцхан ойлгомжтойгоор бас нэг яриад өгөөч. Тэр чинь бас биднээс ингээд аль болох түгээхийг бодъё тэхүү. За тэгээ миний ярих дуртай сэдв. За шүд угаалт гэхлээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд зөв угаах техник гэдэг үг ордог байхгүй юу? Яаж зөв угаах вэ гэж боддог. Тэгэл одоо танаас ч гэсэн асуудаг л бах те яаж шүдээ зөв угаах вэ? Тэгвэл яг яах вэ гэл те. Тэнгүүт зөв угаах техник гэхлээр ерөнхийдөө бүх хүмүүс техник, стандарт гэдэг юм хэцүү үгнүүд угаасаа тархинд юм амар хэцүү болж очдөг. Ийм хийж чадхааргүй юм шиг ийм үйлдэлүүд болдог байхгүй. Тэнгүүд стандарт зөв угаах техник гэхлээр ингээд бүр ингээ хөндрүүлж бодоол те. За сойзоо ингээл тэдэн градусаар тэгж бариа тийм малуутай. Тэнгүүт нөгөө гар нь ингээ тархин бодож чадах болохоор гар нь ингээ хөдлөхгүй юм. Тэгэхээр би хүмүүстэй шүдээ зөв угаах техник гэдэг бол хөндлөн угаахгүй байхад л болов. Хөндлөн угаахгүй байхад дээрээс доошоо юм шүүрдэх хөдөлгөөн, дуурах хөдөлгөөнөөр угааж байгаа чинь л зөв техник. Эхлээд бол үнэхээр хэцүү. Одоо дийлэн хүмүүс дандаа ингэж нөгөө тэгшгэн гэж угаадаг. Тэнгүүд энийг дадал болгоход танаас нэлээд хугацаа шаардна. Тэгэхээр заавалчгүй ингээл өөрийгөө хүчлээл те. Өөрийгөө хүн хүчлэх тусам тэр нь амар төвөгтэй болдог байхгүй юу? Ингээл хүчлээл ингээл ахлаар ингээл за нэг 2 хоног ингээд угаачна. 3 дахь хоногоос ингээд ёй. За лээ гэл ингээл те. Тэгэхгүйгээр өөрийгөө хүчлэхгүйгээр багаар ингээд зөв техникээр угааж эхлүүл дадал явандаа дадал болно. Тэгээд дараагийн миний хэлдэг зүйл хүүхдүүдээс асуудаг байхгүй юу? Чи ээж аавынхаа шүдээ угааж байгааг харсан уу гэхэлэр дийлэн хүүхдүүд үгүй. Тийм байна уу? Тийм, дийлэн хүүхдүүд үгүй. Би тэгээ боддог байхгүй юу? Ээж аав нар шүдээ угаах болохоор нуугдаал тэ. Хүүхдээ цаашаа гэж байгаа шүдээ ингээл нууцаар байгаа. Тэнгүүд тэгвэл таны хүүхэд таны уруулын бодгаар тоглож исэн үү гэж асуухлаар бараг 100% нь тийм гэж хариулдаг. Яагаад тэгэхээр тэр ээж хүүхдийн хажууд уруулаа будахт амар аз жаргалтай буддаг юм. Амар гоё уруулаа будчихал өөрийгөө талент хараал. Ямар гоё юм те гэл ингээл эн тэндээс нь өөрийгөө хараал. Тэрийг хүүхэд харж л байдаг. Тэнгүүд шүдээ авахлаар цаашаа гэж байгаа л те. Тэгээд би хэлдэг байхгүй юу? Та яг уруулаа буддаг шиг хүүхдийн хажууд шүдээ угааж иж таны хүүхэд шүдээ угааж сурна. Тэрнээс би танд нэг юм юу нь мэддэхгүй хэлбэртэй юм өгөөд энийг хэрэглэх юм бол та тэрийг мэдэхгүй учраас та хэрэглэж чадахгүй. Үсээч угаах юм уу, нүрээд савнах юм уу, амаач угаах юм уу. Тэгэхээр та эхлээд хүүхдтээс оос хойс гэдэг зүйлийг таниул. Тэрнийхээ дараа чи шүдээ угаа гэж шаард.
Тэгэхгүй ингээд юуг нь таниулаагүй өөрөө нуугдаж угаадаг үед шүдэ угаа гэдэг тэр хүүхэд шүдэ угаана гэж мэдэхгүй учраас яах угаахгүй шүү дээ. Тэгэхээр нэрээ тийм бэ те гэдэг байхгүй. Тэгэхээр үзэж байгаа сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд битгий нуугдаж шүдэ угаа. Аль болох хүүхдүүдтэй харагдаад те ингээд гайхуулаад яаж та нар уруулаа боддог үлээ? Яаж аав нар ингээд сахлаа усдаг үлээ те хөөс мөсөө төрхөөл өстө нэрээ сахлаа усаал царайлаг болчихлоо аав нар ч юм уу ингээд аа гэж талбайлраа те. Яг тэр шиг шүдэ угааж явахдаа ч гэсэн тийм байцгаагач ээ гэд хүсмээр байна. За нөгөө нэг сайхан нэг сонсч ирсэн нөгөө нэг залхуу хүн гэж байдгүй гэн л дээ. Залхуур л хаанаас ирсэн бэ гэсэн чинь мэдхгүйгээс болж ирсэн. Яг үнэ. Тэгээд гисэн чинь яг ингээ бодоод үтсэн чинь нэрээ тийм байгаа байхгүй. Хүн залхуудаа биш мэдхгүйгээс болоод тэрийг хийдэг. Одоо хийдэггүй юм байна л та. Тийм тэгэхээр бол яг бас одоо ингээ боловсрал олохдоо биднээс ингээ холбоод үзэхээр биднээс хүмүүсийг ингээ бараг шүдэ угаагаач гэж нэг л удаа хэлэхээр нөгөө хүмүүс чинь ингээ бүх нийтээрээ ойлгоол за ингээ биелүүлдэггүй юм байна л та. Мэдхгүйдээ тэр хүмүүс бас хийхгүй байх магадлал бас өндөртэй тийм. Яг үнэ. Одоо түрүүний хэлсэн нөгөө стандарт техник гэдэг юм хүнд үгнүүдийг ачаглахаар тэр хүмүүст автоматар амар хэцүү юм шиг санагдал. Тэгэл за гэлтэй тэнгуү тэр хүмүүс шүд угаахгүй байх ямар эрсдэлтэй гэдгийг мэдэхгүй учраас тэрлүү ингэж шунахгүй байхгүй. За шүдээ угаая гэж. Яг тэрийг нөгөө эрсдлээ мэдээд эхэлчих юм бол за би энэс урсан зэрэглэх ёстой юм байна гэдгийг ойлгоод ухамсарлаад угааж эхэлдэг. За тэгээд дараагийн шүд угаалтан дээр нөгөө түрүүн хэлсэн оосойд хоёр хэрэгжилж байвал шүдээ угаахгүйсэн ч болно гэдэг байгаа шүү дээ. Яа тэгэхээр бид нэмэлт бүтээгдэхүүнүүдийг заавал хэрэглэх ёстой. Тэрийг одоо 30 хүрсэн хүн нэмэлт юм хэрэглэж байгаагүй бол тасах. Яг та жоох хөвгттэй л адилхан байхгүй юу? Гэнт 5 юм тавуулангийн аваад амруугаж игээд байвал тэгэл бас л 1 2 3 за өсрээ 7 хоног хэрэглээл залхаад эхэлнэ. Тэгэхээр эхлээд ам зайлагч аваад хэрэглээ сурчих. Өдөр тутамдаа хэрэглээ сурчих. За бүр ингээд ам зайлагтай төгшөөхгүй хэрэглээ сурцсан үедээ шүдний утас авчих. Тэгээ тэрийг шүдний утас ч олон янз байгаа шүү дээ. Ингээд хуруундаа ороодогч байна, чигчлүүршигч байна гэх аль нь танд илүү тохиромжтой байна гэдэг өөрөө мэдж агаад тэгээ тохиромжтойгоо хэрэглээ сурчих. За үүний дараагаас хилээ угаана гэдэг амар том асуудал те. Одоо миний хувьд ч гэсэн толгордог байхгүй. Хилээ угаахлаа нөө огоолстой хамаг нус нулимстайгаа байлтал. Хүмүүс нэгээ хилээ угаа гэж хэлчихлээр нус нулимстайгаа байлтаад огд бөөлжөнгөө алдаал ингээл тэгээ цааш шиг ийм хэцүү юм гээд болчдөг. Тэгэнгүүт хэд ч нөө хилчүү хамгийн хөвсгөр хамгийн бах дээр агуулж идэг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр тасгаж угаа. Шууд л ингээл нөгөө угнаас нь ингээл хүмүүс ч угаагаад ингээд өөрийгөө хашраачдаг байхгүй юу? Огж нөгөө нулимс нь гоожол. Тэгэхээр хилнийхаа үзүүрээс ингээд тасгаад багаар аргачлуулад ингээд угаа. Тэгэхгүй битээ өөрийгөө ингээд шийтгээд. Тэгэхээр ингээд ам зайлагч, шүдний утас, хилээ угаах та тэгээд сойд эднэрийг ингээд та цогцоор нь хэрэгжилчих юм бол хэрэглээд ахад таны амнаас эвгүй үнэртэй цоорл үсээд ах юм бол одоо жинхэнэ эмч дээр очиод би ингээд цэвэрлээд ах чинь шүд маань цоороод байна гэдгийг эмчээс асуу. Тэрнээс ганцхан оосоо зэрэглэж би угаагаад ах чинь шүд цоороод байна гэх юм бол бүр байж боломгүй юм шүү. Тэгэхээр энэ тавыг бас хэрэглээд ингээд нэг өөртөө хөрөнгө оруулаад үзээрэй. Хүүхдээсээ битгий нуухтаад байна. Бас нэг хэлмээр санагдсан юм нь болохоор нөгөө нэг тунгалаг гэдэг нэг юм битээ хэлсэн шүү дээ. Нөгөө нэг ямар ч ядуу хүнд саван олддог л ахгүй юу гэж хэлсэн шүү дээ. Тэрүүнтэй адилхан ямар ч ядуу хүнд шүднээс хожны мөнгө олддог л ахгүй. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг мэдээж хэрэг бусад одоо орчин үед гарч байгаа нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглүүл маш сайн байна. Чадчих шүү дээ. Тийм. Хэрэглэгч ёстой. Тэгтээ нөгөө нэг шүдний сойд ба анхан шатны юмнуудыг бол бас биднээс 3-4 мянган төгрөглөө хааштай яг үнэндээ болол тийм. Тэгээ заах үнэтэй нь бол жоохон үнэтэй авах тийм. Тэгэхээр бол шүдний сойж одоо ингээд нэг юм арчилгааны бүтээгдэхүүнүүд байснараа биднээс одоо шүдний цоорлоос бүрэн сэргийлэх боломжтой шүү дээ. Тийм боломжтой. Харин тэрийг хүмүүс яг ухамсарлах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг энэ бол
шүдний эмчнэрийн төлөө та хамаа угаагаад байгаа биш байхгүй. Та өөрийнхөө эрүүл мэнд ядчил хүнтэй conversation үүсгэхэд таны амнаас эвгүй өнөр өнөртөхгүй байхад л энэ чинь хэрэгтэй үстэй тий. Яг Ядаж наад захын. Тэгэхээр бол таны өөрөө чинь ухамсар. Тэгэхээр бол яг үзэж байгаа сонсож байгаа бүх хүмүүс маань яг одооноос биш юм аа гэхэд ингээд өөрөө аягуулсан ойлгоод энэ бол би өөрийнхөө төлөө хийх ёстой, эрүүл мэндийн төлөө хийх ёстой зүйл хийдгээ ойлгоод хэрэглэж эхлээрээ. За өнөөдрийн подкаст маань хүрэлцэж ирж ингээ маш сайхан яриад өрнүүлсэн Бадмаада баярлалаа. Тэгээд цаашдын ажил үстэн амжилт хүсье. Тэгээд үргэлж яг өнөөдрийнх шиг байн гэрэлтэж биднийга чимж яваарай гэж хэлье. Баярлалаа. Тэгээд урьсанд маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. За баяртай. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай.